John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Collins Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Кизилов эрүүгийн хэрэг хэлэлцэж байна. Номнос орчуулсан Базарханд ойд гурвуула. Тэд гурвуулаач. Өвлийн цагт ойд чанга ярих нь хол зураатай сонсогдох тул тэд хоорондоо ярихчгүй чимээ анир гарахгүй хичээн сэрэмжлэн явна. Хүн дүүргэвч үрсэн хүдэр биетэй Саватенков цас хаглан найз Виктор Кудрявцев Аркадий Рошин нартаа зам гаргаж явахдаа түүрдэхгүй байв. Нөгөө хоёр нь түүнээс хоцрохгүй хичээн мөрөг ишгэж явна. Өдрийн 4 цаг орчин болж байв. Шингэж байгаа нарны сүүлчийн туяа модон тусаж хөхөвтөр өнгийн сүүдэр үүсгэнэ. Орон сэрүүн орж нилээд хүйтэрч байлаа. Гэтэл дөрөв дива Геннадий Саватенков зогтосон бууга хурдан мөрлөлөө. Юу болвоо гэж ард нь явсан Викторыг төгшин асуухад би мөр боллоо гэж баярлсандаа золдоо хашгирчихсангүй хэлв. За ашгүйдээ. Би ч бүр зөхөрч гүйцэд байсан шүү. Бид бүтэн өдөржингөө ойгоор дэмий тэнэг юм байна гэж баярлсан Кудрявцев нүдэн гялалзан хэлж бууга мөрнөөсөө мултлан гартаа авлаа. Явган суугаад мөр сонирхон харж байсан Аркадий Рошин "Энэ чи ямар амтны мөр вэ?" гэж Геннадигаас асуухад "Мэдээж хэрэггүйгээр туулаагүйгээг нь лав. Ийм мөр зөвхөн хандгаа ах байдаг. Бидний зүргээд холдчихоогүй бол дөнгө цайхан үүгээр явж өнгөрсөн болтой. Залуухан чамтан байна да" гэв. Рошин босож малгайгаараа хөлс арчаад "Хал уцаж өн амрах юмсан." Гэтэл Саватенков "Одоо амрах цаг бишээ. Бид чинь зугаалганд биш анд явж байгаа шүү дээ. Гэртээ хараад амраарай. Чи хандгаа махан дуртай юу?" гэв. "Хандгааг буудаж болохгүй шүү дээ. Айвал бүхий хийвэл буай" гэж Саватенков нөхрөө зоригжуулан инэв. Рошин өөрийнхөө зүтгэн "Хандгаа алснаас болж бид шүүхэд ч очиж магадгүй. Би ихнэр хүүхэдтэй унж чадахгүй" гэв. "Хэн чамааг энэ бөглөө байд барих гээд байна. Чи анч хүн бидтэй. Эхлээд бууд чи дараа нь хуваацгаая" гэлээ. Ангагнуурын хууль зөрчсөн Саватенков, Кудрявцев, Рошин нарын хэргийг Стринский районы ардын шүүхэд хэлэлцэж байлаа. Ардын шүүгч Василий Николаевич Сидлетов хавтастрыг дахин гүйлгэж харав. Автотехникийн байцаагч Кольцовын районы сэргэлгэд гаргасан мэдээллийг тогтож уншлаа. Энэ бол энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 45 минутанд Волоколамын засвал замын 85 дахь километрт албан үргээ гүйцэтгэж байтал Надеждны сүүний фермд ажилдаа ирсэн эргэн эмэгтэй Гиер утастаж хүнд зүйл хийсэн өргөвч үрсэн үл таних 3 эрэгтэй хүн ВАЗ 2101 7387 UBO номертой машиныг чиглэн явлаа гэв. Сэргийлэхэн ажилтан дэслэгч Хатуугны хамт би 23 цаг 10 минутанд машиныг зогсоож зорчигчдыг хэн болохыг тогтоож машины арын ачааг шалгаж үзлээ. Ачаанд 2 амтай 3 буу 15 см урт эртээ гар хийцэн худаг 3 үүргэвч дүрэн мах байв. Тэд ойд алсан хандгай маха гэртээ авч яваа болохоо мэдүүллээ гэжээ. Ардын шүүгч ялын төлөвлөгөөг уншиж сонсоход шүүгдэгч бүрээс гэмбурууга хүлээж байгаа эсгийг асууж зөвшөөрсөн хариулт авчээ. Хууль бусаар хандгаа агнснаа сэргийлэхэн урдчилсан мөрдөн байцаалтын үедж зөвшөөрч байсан байна. Нөгөө хоёроос арай их мэг 45 настай Рошин хийсэн хэрэгтээ маш их харамсаж байгаа нь ил таргадж байлаа. Яагаад энэ хүн гэмт хэрэгт хамрагдах болов? Хийсэн эргийнхээ тухай тодорхой ярьж ихийг Рошиноос ардын шүүгч хүсжээ. Рошин алгуурхан босож эргэн тойрноо харж анхаарлаа төвлөрүүлэн хэсэг дууг зогссноо ярьсан нь "Эмил явдал болчихлоо. Хэрвээ би бүх зүйл юугаар төгсөхийг мэдсэн сан бол яалаа гэж анд явах вүлээ дээ. Би анд огт санамсаргүй явчихсан юм. Энэ хоёр намайг анд явахаар өрөхөд би бодлогогүй зөвшөөрчээ. Та чи анчтын нийгэмлэгийн гишүүн мөн үү? Би гишүүн биш ээ. Ууч байхгүй юм чи ямар анчин байх вэ? Харин Виктор Геннадий хоёр тус нийгэмлэгийн гишүүн. Анд явах үед Геннадий Саватенков надад нэг буу төр өгсөн юм.
Түүний гэрт хананд нь олон буу өлгөөтэй байдаг. Рошныг ардын шүүгчийн асуултанд хариулж байхад буугалсан болон түүний дараа болсон бүх явдлууд санаанд нь орж нүдэнд нь харгадаг шиг болж байлаа. Эрүүгийн хэрэг мөрдөж гэлсэн байцаалт, нойргүй шөнүүд, хамт ажиллагч нөхөддөө тайлбарлсан энэ бүгд юунаас үүсвэ? Хориотой ан хийхэд оролцохоор зөвшөөрсөн бодлогогүй алдаанаас бүх хэрэг үүсэн гарчээ. Рошин ойд байхдаа нөхөддөө хандан шийдмэг дуугаар "Би хандгаа мөрхөөж явахгүй. Харин зэрлэг гахаа агнавал өөр хэрэг" гэжээ. Нэрэнч хандгаа намнаж нүгэл хурахаа болсон ч дээр юм уу та гэж Саватинков дэмжин хэлээд. "Энд гахаач би саяхан 300 метрийн гахааны шинэхэн мөр харсан. Уцаж явах хэрэгтэй болох байх та" гэв. Кудрявцев тэдний ярианд ил дургуутсан байртай сонссноо газар руу нулимж. "Чөтгөрөв. Ийм хулчгар навшнуудтай явхаа мэдсэн бол энэ газрын мохор руу юу хийж машинтайгаа ирэх вэ дээ? Энэ ч миний амны тэрэг шүү. Бензин тосгайл боон зардал гарч байна. Одоо ч хүртэл эзгүй газар орхичход явж байна. Хүү аваад явчих чинь билүү. Тэгвэл надаас өөр хэн хохирох вэ дээ?" гэд хэдэн агшин дуу зогссноо. "За ер нь та нарын зөв юм уу да? Гахаанд явцгаая. Гэхдээ надад хандгаа мах илүү санагдаж байна. Одоо ч хандгаач байсан өөр амтэнч байсан ялгаагүй хатуу шийдэгдэг болсон цаг шүү дээ. Тэр мөр чи хаана вэ явцгаая" гэлээ. Анчид маань санаа бэглээд эргэж явцгаалаа. Уудулгүй мөрч таралдав. Рошин готолтонд үлдээж хэрв гахаа ирвэл нь буудаарай. Тэгэхгүй бол ч хадарчихын шүү гэж захиад Кудрявцев Саватинков хоёр гахаа мөрөөр цаашлав. Өдөр шуулж нар алгуурхан жаргаж байлаа. Модны мөчрөөс хаяа нэг цас унахаас өөр анирчмээгүй эргэн тойрон намгүм. Рошин мод түшин нүгтийнхөө явсан зүг рүү анхааралтай харж зогсон. Нүгтэн түүнийг өөрсдөө саад болно гэж үзээд зориуд орхиод явчихсан юм шиг түнд санагджээ. Үнэн дээж тэгсэн байв. Үүнд домдолтой байсан авч найз нараа орхиод ойгоос явж төвдсөнгүй. Тэд нэг үйлдвэрт ажилдаг эртний танилуд юм. Саватинков Кудрявцев хоёрыг үргэлж хоёул анд явж туулаа хэрэм мэтийг агнсныг Рошин сонсч мэддэг байсан учраас дагуулж явахыг тэднээс нэг бус удаа гуйдаг байж. Нэг өдөр тэр Саватинковтой гудамжинд санамсаргүй тааралдаж ярилцав. "Маргааш бидэнтэй хамт анд явах уу? Хаашаа явахын холоо? Новопетровское очно. Хоосон буцаж ирэхгүй шүү. Аркадий Григорьевич та яах вэ? Кудрявцевийн дэргээр явна. Тэр саяхан Жигуль явсан юм. Би жуммар байна л да. Даанч буу байхгүй. Бас цаануулах хэрэгтэй болох нь. Сэтгэл зовлтгүй надад бай. Маргааш өглөө 6 цагт байрныхаа гадаа хожимдолгүй хүлээж бай. Харин бити унтчгаараа да" гэхэд "Хийчээ" гэж Рошин инээмсэглэн хариулаад "Идэх юм юу авч явахыг чи хэлээж" гэв. "Юу авч явахаа өөрөө шийдээ. Энэ тийм чухал биш. Сатглаа анч муу буддгийг мэдхүү. Харин нэг шил арих аваараа. Хүүтнээс хамгаалах юм болно. За баяртай" гэлээ. Рошин отолтон зогсоод бараг хагас цаг шахан болжээ. Хөдөлгөөнгөө удаан зогссон тул нилээн даарч сууж дулаацах санаат үүргөвчээ мөрнөөсөө мултлан бууга газар цасан дээр тавьтал анир чимээгүй гівдэн хоёр дараалан буудах сонсдлоо. Рошин буу үүргөвч хоёроо шүүрэн авч буун дуугарсан зүг хурдан алхлав. Рошины мэдүүлгийг ардын шүүгч анхааралтай сонсож байлаа. Мэдүүлгээс үзэхэд тэр хулгайн анчидтай санамсаргүй нийлсэн нь тодорхой байсан боловч хуулийн өмнө хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй харин түүнд оногдох ялыг хөнгөрүүлж үзэх талтай байв. Шүүгдэгч үргэлжлүүлэн ярьсан нь Геннадий Виктор хоёрыг ойн цорхоод олж уулзаад юу болсныг асуухад Саватинков цаад бутан дотроос нэг амтан гарч ирэхэд нь ямарыг ч мэдлгүй буудчихсан. Урд нь хөдөлгөөнтэй бай буудаж байгаагүй болохоор онсон үгүүгээ сайн мэдэхгүй байна гэж хариулжээ. Тэгээд бид гурав боот руу дөхөж очиод модон дотор үгсэн хэвтэй хандгааг олж харсан юм да гэж Рошин яриагаа дуусгаад хөлсөө арчин сандал дээр лагхийн суув. Дараа нь Саватинков мэдүүлэг өглөө. Яллагдагч та үгсэн хандгаа болоод юу хийснээ тодорхой ярьж өгнө гэж ардын шүүгч түүнээс хүслээ. Хэдийгээр бид хандгаа агнахгүй гэж ярилцсан боловч нэгэн тэр амтныг алчихсан тул махын хуваахаас өөр арга байгаагүй. Тэр их махыг зүгээр хаялтаа биш. Харин би хандгаагаа өвчөөд махыг нь дэлгүүрт эсвэл хүүхдийн цэцэрлэгт өгье гэж нөхөддөө хэлснээ санаж байна.
Шүүгдэгч Саватенков урд өгсөн мэдүүлэгтээ хүүхдийн цэцэрлэгийн тухай та юу ч дурдаагүй. Бас таны өмнө байцагдсан Рошин энэ тухай юу ч хэлээгүй. Энэ ямар учиртай гайхалтай явдал байна да гэж ардын шүүгч асуулаа. Саватенков тэнэгэл зөмөрөө авчаад би удлаа ирээгүй. Гахаа эрэг шиг болохтол буудчихсан юм. Хүүхдийн цэцэрлэгийн тухай Рошин ярихаа мартсан байж болно. Тэр бүгдийг санаж чадахгүй шүү дээ. Тэгвэл ямар учраас та бүхэн хийсэн гэмт хэргийнхээ уул мөрийг баллах гэж хичээсэн юм бэ? Ямар зорилгоор арьс ясыг нь цасан дор булсан юм? Хандгаа алсан газарт үзлэг хийсэн протокол энэ байна. Үүнд цасан дор хэрхэн булаатай байсныг тодорхой бичиж, Агнуурын аж ахуйн удирдах хүмүүс Савичев, Федоренко нар гарын үсэг зурж. Та энэ баримттай танилцсан уу? Бүгдийг үнэн биччихв. Саватенков шал ширтэн дууш гаргахгүй суун. Ардын шүүгч хулгайн анд оролцсон 3 дахь шүүгдэгч рүү хандан хэлсэн нь. Шүүгдэгч Кудрявцев та хийсэргийнхээ тухай тодорхой ярина уу? Кудрявцев суудлаасаа босож бүх зүйл Саватенков руу та. Ботон дундаас хандгаа гарч ирэхэд би түүнд бити буудаа гэж дөхөө өгч мэдэгдэх гэтэл тэр өрсөд буудчихсан юм. Хандгаа 2 удаа буудсны дараа 30-аад метр гүйгээд үхэдхийн унсан. Дараа нь бид махыг нь шулж аваад машиндаа зөөж аваачсан. Өөргөвчээрээ зөөс юм уу? Тийм ээ, өөргөвчээр. Хэд удаа зөөсөн бэ? Бүгд 100 орчим килограмм мах байсан тул бид 2 удаа зөөсөн. Та нарыг хэнэгэн харсан уу? Гүй хэн жараагүй. Хамтралын 2 эмэгтэй биднийг нууцаар ажиж байсныг сүүлд мэдсэн. Яллагдагч Саватенков гахаа агнах гэж санамсаргүй хандгаа алсан гэж байна. Та бол анчтын нийгэмлэгийн гишүүн. Зохих зөвшөөрлгүйгээр гахаа агнаж болох байсан эсхийг та шүүхийн өмнө хариулна уу гэж шүүгчийг асуухад гахаа агнахад бас зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Гэтэл гахаа хандгаа биш болохоор бид тухайн тэр мөчид энэ тухай юу ч удаагүй лээ. Тэгвэл та бүхэн зөвшөөрөл байхгүй байсан байх нэ? Тийм ээ, байгаагүй. Ардын шүүгч шүүгдэгчийг суухыг зөвшөөрөөд гэрч Валентина Николаевна Гейрийг дуудаж оруулахыг нарийн бичгийн дараагаас хүслээ. Шүүхийн дэнхэнд дунзэргийн насны эмэгтэй орж ирэн хэрэгтнүүдийн зүг хальт харан шүүхийн ширээний дэргэд очиж зогслоо. Хурал даргалагч гэрч эмэгтэйг байцаахын өмнө түүний биеийн байцаалтыг шалгаж хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэх, иргэний үргийг нь тайлбарлан мэдүүлэг өгөхөөс таталцах буюу зайлсхийх санаатаагаар худал мэдүүлэг гаргавал хүлээлгэх хариуцлагын тухай гэрчид сануулав. Гэрч нарийн бичгийн даргын ширээнд ойртон очиж мэдүүлэг үнэн зөв өгөхөө батлан гарын үсэг зурлаа. Валентина Николаевна та хэргийн талаар мэдэх бүх зүйлээ бүгдийг ярина уу гэж ардын шүүгч хүслээ. Валентина Николаевна Сальчин Тоня Бутиковагийн хамт ажиллаа дараад ой дундуур тосгон руугаа буцаж явжээ. Орой шөнө болж байсан боловч сартай тасаранхуу болчихоогүй байв. Гэтэл бараг ойн загад хүмүүсийн сүйтгэнэх мэд болоход 2 эмэгтэй айсандаа хамаг биеийн зарсхийн зог тусав. Магадлан сайн харвал үнэхээр хүмүүс байла. Харанхуй шөнөөр эндхийн ойд нууцгаа хүл таних хүмүүс хаанаас гараад ирвэ гэж эмэгтэйчүүд болгоомжлон анхааралтай харна. Удалгүй хүнд юм үүрсэн буута 3 нэр зам дээр гарч иржээ. Замын хажууд зогсоо хөнгөн тэргэнд дөхөж очин орчноо сайн хараад авчирсан зүйлээ тэрэгний арын ачаанд хийв. Мөн буунууд ааж тавив. Удалгүй сэжиг бүхий итгээд хүмүүсийг суулгасан машин Волоколамын замд орон хөдөллөө. Машины арын номер дээрх гэрлээс бусад гэрлээ асаагаагүй байв. Тиймээс Гер Бутикова 2 машины номерыг амархан тогтоож. Ингэдэг байжээ. Би ч их айлаа шүү. Энэ хүмүүс ямар нэгэн хүнд юм зөөж байсан. Хачиргалтай санагдаж байна. Фермдээ буцаж очиод сэргэлгэд утасдвал яасан юм бэ гэж Бутикова хэлв. Утасдах хэрэгтэй. Харин сэргэлгийн пост өнгөрөхөөс өмнө амжиж утасдах юмсан. Тэгэхгүй бол ирээд олохгүй болно. Эмэгтэйчүүд эргэж төргөн алхлав. Гэрчийн мэдүүлгийн дараа иргэний нэхэмжлэгч ойн аж ахуйн ажилтан Федоренко үг хэллээ. Хулгайн ан хийгчид хандгаа алснаар улсад 500 рублийн хохирол учрууллаа. Энэ нь уг амьтны өртөг тул мөнгийг гэн тэрэгтнүүдээс суудгаж манаа ойн аж ахуй жилжүүлэн хохирлыг нөхөн төлөвлөнө гэж хүслээ. Иргэний нэхэмжлэгч таны шаардлагыг шүүх харж үзэх болно гэд ардын шүүгч хуралд оролцогчдоос нэмж оруулах санал бие эсэх талаар асуугаад шүүх хурлын шинжилсэн байцаалтыг дуусгаж шүүх хурлын шүүмжлэл сонсох ажилд шилжин оров. Улсын яллагч ялын шүүмжлэлээ эхэллээ. Шүүгдэгчин гин буруу бүрэн дүүрэн нотлогдож байна.
Тэд энэ хэргийг санаатай үйлцсэн учраас эдгээр хулгайн анжтыг хатуу шийдэхийг шаардаж 20 шийдгийг санал дэвшүүлж байна. Ангийн аж ахуйн ажилтан иргэний нэхэмжлэгч Румянцевын шаардлагыг бүрэн дэмжиж байна гэлээ. Улсын яллагч прокурор цааш хэлсэн үгэндээ хулгайн анжтын бүү хураахаас гадна уг хэрэгтэй ашигласан Жигули маркийн автомашиныг хураан авч улсын орлого болох хэрэгтэй гэж хэллээ. Энэ үгийг сонсонгуудаа Виктор Кудрявцев сандал дээрээ ухасхийн босож эсэргүүцэн хашгиран хэлсэн нь "Энэ чарай дэндэж байна шүү. Миний дэрэг энэ хэрэгт ямар хамаатай байна. Би яагаад ч өгөхгүй" гэлээ. Шүүх хурлын дарга хэргийг бүрэн авч хэлэлцээд бид шийдвэр гаргана гэж шүүгдэгчийг суулгав. Дараа нь хурлын ажиллагаанд оролцогч иргэний нэхэмжлэгч өмгөөлөгч нар үг хэлжээ. Хурал даргалагчаас шүүх хурлын шүүмжлэл дууссаны дараа шүүгдэгчдэд эцсийн үг хэлхийг мэдгдлээ. Тэр гурвч хийсэн эргийг хүлээж байгаагаа мэдэгдээд шүүхээс тэдэнд өршөөл үзүүлэхийг гуйв. Шүүгдэгчин эцсийн үгийг сонсож дуусаад таслан шийдвэрлэх тогтоол гаргахын тулд зөвлөлдөг тасалгаанд шүүгдэгчд орлоо. Хулгайн анжидтай санамсаргүй нийлсэн Рошинд хорих ял оноосонгүй. Саватинков, Кудрявцев нарын хувьд нилээд хүнд ял оногджээ. Хууль усан хийгээд ашигласан буунуудаас гадна Кудрявцевын хувийн өмчлөх суудлын машиныг хураан авч улсын орлого болохоор тогтоож. Учир нь тэд хэдийгээр хандгааг Жигули машины цонхоор буудаж халаагүй ч гэсэн хулгайн анжтыг хэрэг гаргасан газартаа хурж гэмтэрэг үйлдэхэд тусалсан нэг зэвсэг болжээ гэж шүүх үзсэн байна. Төрлөх байгаль орчин сүйтгэсэн хүмүүст хатуу боловч шудраг үнэн ял оногдуулдаг билээ. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.